хаяа орж гарна, найз нөхдөдтэйгээ уулзна. Тэгээ яг нөгөө нэг сар сард ингээд төлөвснөөс хэтэрсэн зардлууд маш их гарах үе тохиолддог. Тэр ерөн санхүүгийн мэдлэгтэй хүн бол аливаа нэг эрсдэлд өртөх нь бол бага байдаг. Улс орны эдийн засгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд бид нар санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг одоо ингээд хамтрагч олон төрлийн болон төрийн бас байгууллагатай хамтран хэрэгжүүлээд байгаа. Манай эртний нэг үг байдаг. Иргэн баян бол улс баян гэдэг. Тэгэхээр бид одоо амжиргаагаа иргэн бүр өөр амжиргаагаа хувийн болон өрхийн амжиргаагаа ингээд зөв аваа явах юм бол томоороо бол улс орны маань эдийн засгийн хөгжилд маш чухал. Би болохоор өөрөө амар үлсэн байхгүй юу. Тэгээд хүслээ болохоор ингээл ер нь бол амар юм хоригдлуулж чаддаг ингээл юм янз бүрийн юм ингээл болгоцаа одоо тэрэн дээр ингийн химний гэх тэнгууд би ингээд наана ингээ химний гэж тэгж байгаа хэрнээ тэгэл ингээл хүрцэн байдаг. Тэгээд энийг ингээд цаашдаа яаж зохицуулах уу гэдэг талаар ер нь бол цаашдаа хоригдл яаж үүсгэх үү хамтдаа ингээд өрхийн одоо санхүүгийн юу вэ ер нь бол яаж зохицуулах уу гэдэг тал дээр бол асуудалтай гэх юм. Ядуурл ажилгууд л ихсэн гэр бүл салт гэдэг эдгээр нь одоо шууд одоо 100% нөлөөлөхгүй ч тодорхой хэмжээнд бол бас санхүүгийн мэдлэггүйгээс эндгээр асуудалд бас нөлөөнд өртөж байдаг асуудал байгаа. Санхүүгийн мэдлэггүй улмаас иргэдийн хамгийн одоо их хохирч байгаа зүйл нь юу вэ? Одоо санхүүгийн залилын хувьд маш их өртөж байгаа. За энэ одоо нийт гэмт хэргийн 32.8%-ийг санхүүгийн залилын хувийн гэмт хэрэг эзэлж яах гэдэг өөрөө маш том тоо байгаа. Тэгээ үүнийг дагаад бид одоо нөгөө ятгах тусам ансанд буюу бүр шилжүүл гэдэг аянуудыг цагдаагийн байгууллагатай бол хамтран хэрэгжүүлж байгаа. За мөн дараагийнх нь бол өөрт санхүүгийн мэдлэг үгээсээ өөрт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг бол хүртэж чадахгүй түүнээс гарах үр өгөөжийг бол бас хүртэж чадахгүй байгаа юм асуудал байж байгаа. За хөрөнгийн зах зээлд оролцохтой ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлээрх мэдлэггүйгээс бас яг тэрний үр өгөөжийг хүртэж чадахгүйгээд ер нь бол нийгмийн болоод хувийн өрхийн гэдэг энэ одоо өөрийнхөө амжиргааг одоо дээшлүүлэх чиглэлийн асуудал дээр энд маш их хүндрэлүүд тулгараад байгаа. Тэгэхээр ер нь санхүүгийн мэдлэгтэй хүн бол аливаа нэг эрсдэлд өртөх нь бол бага байдаг. Охин маань бас нэг санхүүгийн мэрэгчлэн ажилтан болоод одоо тэрнийхээ юугаар бол бас нэлээх зөвлөгөө авч одоо ээж аав хоёр одоо тэгстэй ингэхстэй та хоёр одоо энэ нэг ил ингэчүүл болох гэдэг ч гэдэг юм уу тиймэрхүү юмар бол нэлээх сайн зөвлөгөө өгдөг. Ер нь сүүлийн хэдэн жил бол баг охиныхаа зааврын дагуу нэлээ сайн явсан тэрнийхээ юудч бас нэлээ сайн амжилтанд хүрсэн гэж боддог. Зөвхөн Германд гэлтгүй дэлхийд даяараа мөн Монголд ч гэсэн ганцхан гэр бүлээсээ санхүүгийн суурь мэдлэгийг авах биш. Хүүхэд том болонгуудаа сургуулиас нь заадаг байх ёстой. Германд хүүхдийн 3, 4-р ангид ороход санхүүгийн суурь мэдлэгийг заадаг. Банкуд тусгай үйлчилгээ санал болгодог. Ялангуяа улсын банкуд нийгмийн хариуцлагын дагуу энэ үйлчилгээг үзүүлж байдаг. Ерөнхийдөө банкуд залуу үеийг санхүүгийн наад захын мэдлэгтэй болоосой гэж хүсэж байдаг. Монголын хувьд залуу улс учраас хичээлийн хөтөлбөртөө санхүүгийн суурь мэдлэгийг 3, 4-р ангиас нь эхлээд заагаасаа гэж би маш их хүсдэг. Монгол хүүхэд бүхэн санхүүгийн боловсролтой болж эдийн засгийн тухай суралцаасаа. Яагаад гэвэл хүн хожим ямар ч ажил хийсэн бай. Уран бүтээлч болсон ч бай. Эсвэл уул уурхайн салбар руу орсон ч бай. Ямар ч салбарт орсон банкар үйлчлүүлж таараа. Цалин авахаас эхлээд мөнгөтэй холбоотой олон үйлчилгээ банкар дамждаг. Зарим хүмүүс би бүтээлч ажил хийдэг учраас би уран зураач, жүжигчин учраас надад санхүүгийн мэдлэг огт хэрэггүйгээд байдаг. Гэтэл та тэр ажлыг мөнгө олохын тулд хийж байгаа шүү дээ. Таны санхүү эрхэлдэг ажлаас тань хамааралгүй байсан ч гэсэн хүн санхүүгийн мэдлэгтэй байх заавал шаардлагатай. Тиймээс эртэл эхлэх нь хамгийн чухал. Санхүүгийн суурь мэдлэг бол хүн бүр алхаж сурч бас сургуульд явж их сургуульд сурна. Их хэлээрээ ярьж ажил хийдэгтэй адилхан ойлголт юм. Хамтрагч байгууллагуудын
вебсайт дээр нь бол санхүүгийн боловсрал гэсэн зэс үүсгэж явж байгаа. Мөн одоо тусдаа санхүүгийн боловсрал CGMN гэсэн вебсайт, санхүүгийн боловсрал гэсэн пэйж хуудас, за Instagram, Twitter гэдэг YouTube гэдэг энэ хуудсуудыг бас ажилуулдаг байгаа. За эдгээр хуудсуудаараа дамжуулан бас насны болон одоо англиар нь санхүүгийн мэдлэг олгох чиглэлүүдийг бас ингэж хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Санхүүгийн суурь мэдлэг бол хүний заавал одоо авч явах ёстой суурь мэдлгүүдийн нэг байдаг учраас бүгдээрээ санхүү эдийн засгийн мэдлэгээ дээшлүүлэх чиглэлээр анхаарч одоо энэ чиглэлийн мэдлэгээ бүгд дээшлүүлээрэ гэж одоо уриалъя.